Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За одоо өнөөдөр манай Free Podcast-ийн болсон явдал дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр Батмөх ахтайгаа хамтдаа хавраг загастай таарлцсан хүмүүсийн талаар ярих болно. За нийтдээ 6 хэрэг байгаа. Тэгэхээр эхлээд хавраг загас гэж юу вэ? За гэдэг талаар мэдээлэл өгөөд тэгээ цаашдаа хэрэгүүдлэг ингээд ороод явах байгаа. За тэгээ танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Ирэх мэнд үзэгчтэй сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. Дээд зэрэглэлийн 100% бүр хорхойн торг хамгийн тансаг хийц тод торг. За ингээд өнөөдрийн дугаар авраг загасны дайралт авраг загастай таарсан хүмүүсийн тухай байгаа. За авраг загасаа танилцуулах юм бол ер нь загасыг дотор нь яст загас, мөгөөрс загас гэж хоёр ангилдаг. Авраг загас буюу бидний ярих гэдэг акула гэдгээр нь бид аягүй сайн мэднэ тийм. За монголоор бол дулан загас гэдэг. За энэ загас бол мөгөөрс загасныхаа төрөлд орно. Өөрөөр хэлбэл илүү хурдан, илүү уян хатан гэсэн утгатай үг л тийм. За биологчдод энэ амьтныг бол далайн хогийн сав гэж нэрлэдэг. Ягаад гэвэл энэ амьтан бол югаарч хоолчдаг тийм. Одоо сегзэм одоо юу гэдгийг тийм. Одоо далаад орсон хог мөгийг хүртэл зайлгчдаг учраас бол одоо хогийн сав гэж нэрлэдэг. За ер нь бол хол зайд мөрдөх чадвар их сайтай. За маш чадварлаг анчид. Ер нь бол энэ дулан буюу авраг загасыг харах юм бол болонгартай усан туртал маш чадварлаг одоо олцоо олох, гөрөөлөх ийм чадвартай. За Лоренцийн ампул гэж нэрлэдэг тэрний цахилгаан долгион хүлээн авах юм хонхорхоонууд нь хоншоор долгион байдаг. Тэргээр бол олж болох амтныхаа цахилгааныг нь мэдэрч ингэж харанхуй орчин туртал ингэж одоо агнах, гөрөөлөх ийм боломжтой амтан байгаа. Ер нь бол тэр одоо тэр эрхтнийхээ тусламжтайгаар тэр жолиос болох амтныхаа, олзныхаа амтны одоо жижиг болчингийн хөдөлгөөнийг хүртэл илрүүлж мэдэх юм чадвартай юм амтан байгаа. За цагт бол нэг 40 км/цагийн хурд бол гаргана. Чиглэлээ бол маш хурдан ингэж өөрчилдөг. Нөгөө мөгөөрс загас учраас тийм. За хамгийн хурдандаа бол 57 км/цагийн хурдтай сэлсэн гэсэн юм одоо үзүүлэлт байдаг юм байна. За далайд хөвж байгаа ер нь бол юугаар л жижиг загас, яст мэлхий, шувуу, далайн хав, далайн гахай, дун хавч, яст мэлхий одох тэгэл юу байдгийг тэр болгонлоо бол дайрна. Хэмжээний хувьд бол нэг 6 орчим метр байдаг. Яг тэрнээс том бас байдаг гэсэн юм одоо судалгаачд бол тэрийг тэмдэглэж үлдээсэн байдаг. За дэлхийн далайн бол хаа сайгүй. Энэ амтантай таарах боломжтой. Ер нь хаанд л олж болох амтан байна. Тэнд л ер нь хараалгаж явдаг, сэлж явдаг ийм л амтан байгаа. Тийм бадрун, булчинлаг, ийм пуужи хэлбэрийн биетэй. Одоо ингэ дээрээс нь ахвал ийм торпедо шиг юм хэлбэртэй. Тэр нь бол усны нягт орчин ингэж зүсэж сэлэхэд ийм тохиромжтой. За шовгор хоншоортой, жижиг харнуудтай. Тэгээ цээж ба нурууны сэлүүрүүд нь том, сүүлийн хоёр сэлүүр нь одоо ижилхэн хэмжээтэй. Тэр нь бол усыг хэрчих зориултай тийм юутай дайны шүднүүд нь ингээ хөрөөний шиг ийм хурц яг хазалтын хүч бол тийм хүчтэй биш байгаа. Энэ амтныг юу аюултай болгож ирэхээр шүдэн хурц учраас ерөөсө перитик шиг. Тэгэхээр зөөлөн хаацсан ч гэсэн гүн орчдөг. Тэгээ шүдэн яг нөгөө махны машин шиг ингэж уртлын хэсэг нь ингээд ундаг болвол артлын хэсгээс шинээр ингэж ургаж гарч ирж байгаа ийм одоо биологийн цогцлол батай хоёр давхар юм шүдтэй. Тийм 2-3 давхар юм игнэ шүд. Тэгэл ихний игнэний шүд ундлаа гэхэд артлын игнээ залгаж урагшлал тэрний араас ингээл игнээ шүднүүд ингээ гарч ирж идэг ингээд амьдралынхаа туршсан гэж хөрөө шиг юм шүү. Одоо хүн чинь нэг л удаа ингээ сүүн шүдээ ясан шүдээр сольж байгаа шүү дээ. Одоо хүүхэд байхдаа тий. Яг тэр процесс бол акул байнга явагддаг. Яг бол шүд гэдэг бол энэ амтны хувьд бол ангаа хийх хамгийн гол зэвсэг. За 30 наслсан тохиолдол бол бүртгэгдсэн байдаг. Одоогийн байдлаар бол хамгийн том энэ дулан загас буюу акул бол нэг 7-оос 7.5 м урт байсан. 2.5 тонн жинтэй ийм одоо амтантай таарсан гэсэн. Ер нь боломжийг бол алддаг. Нэг англиар бол ярьдаг шнэ opportunistic гэж ярьдаг шүү дээ. Боломжийг алддаг юм анчин байгаа. За нуруу нь бол биеийн тогтвортой тулгуур болохын зэрэгцээ уян хатан хөдлөх тэр боломжийг бол ингэж олгодог. Мөгөөрснөөс одоо ясн их тогтдог учраас маш уян хатан. За ер нь тэр загасны нуруу ингэж нэг гөрвөлжиж хөдөлдөг шүү дээ. Усанд маш сайн сэлэхэд юм зориулагдсан. За тэгээд ер нь бол энэ акулын энэ атрахгүйг ингээд маш уян ингэж усан дотор маш огцом ингэж чиглэлээ өөрчилдөг гэдэг нь бол одоо ч гэсэн одоо биологчд бол үнэхээр гайхшруулдаг байна. За хүн болвол
энэ амьтны үед бас нэг ээлжид олцсон. Тэгээ мэдээч хэрэг олон янзын одоо авраг загсууд байгаа. Одоо англиар бол нөгөө tiger shark буюу barracuda гэлдэг те. Бар загас. За whale shark гэж ярьдаг. Нөө алхан толгойтой гэж ярьдаг те. Гих мэтлэн bull shark гэл одоо бух авраг загас гэдэг юм. Ингээд маш олон төрлийн авраг загас байдаг. Гэхдээ бидний хамгийн сайн мэддэг бол мэдээж нөгөө the great white буюу авраг загас гэж бид нар ярьдаг шүү дээ. За энэ бол маш догшин авиртай олзоо барихтай ингэж доороос нь ингэж дээшээ пуужин шиг харуулж те маш хурдтай хүчрхэг сэлүүрээр ашиглаж маш хурдтай ингэж доороос нь ирж ингэж зуугаад усны мандал дээр гарч ирээд буцаж ус руу ордог. Тэгээд тэр амьтнаа хурц шүдний хачаар ингэж зуусан чигээр ингэж сэгсрээд шидчихдэг. Тэр нь бол ингэж цус алдаж маш одоо аимшигтайгаар өгдөг. За энэ дүрсийг бол буулгаж авахын тулд зураглаачд бол нэлийн одоо усны гүнд шумбаж ордог юм байгаа те. За маш нууцлаг энэ амьтан бол жинхэнэ алуурч машин. За ер нь бол ингээд дээрээс нь харахаар нуруу хэсгээр ингээд сааралдуу штэ нэг юм жоохон ингээд дээрээс ингээд усны мандал дээрээс харахаар анзаарахгүй. Доороос ингээд харахаар хөвлийн хэсгийн цагаан учраас дээшээ харахаар бас анзаарахгүй. Ер нь ингээд орчондоо маш сайн ингээд сууж өгдөг, уусаж өгдөг юм амьтан байгаа. Тийм учраас олж харахад хэцүү. Олж харсан бол бүх юм дууссан гэсэн гэж ер нь ойлгож барах болно. За ер нь ан хийж байгаа байдлыг ингээд харахаар эхлээд олж болох амьтан очиж хазаж үздэг. Шууд байхгүй. Хацж үзээ за цус гарч ийн үү яаж ийн гэдгийг мэдээд за тэрний дараа бол одоо ингээд үндсэндээ бол ер нь дийлэх юм байна дайрах юм байна одоо идэх юм гэдэг. За тэр залуухан одоо энэ авраг загснууд бол тэр далайн од мод гэх мэт тийм зөөлөн биетүүдээр хооллон. За тэгээд дээшээ явах тусмаа тэгээд далайн хав далайн арслан тунаа загас гэдэг юм уу те том амьтнаар хоолдог. За үхсэн халимны сэг дээр бол авраг загас байгааг бол харж болдог. Ер нь бол очдог. Тэгээд авраг цагаан загас одоо ер нь тоотлох нь бол буурч байгаа. За энэ мэдээж бол хүний үйл ажиллагаатай бол холбоотой гэдэг нь бол та бид бүхэн ойлгомжтой. За хүмүүс далай цаг хугацаа өнгөрүүлэх тусам одоо авраг загасны амьдрах орчинд халдаж идэг. Тиймээс одоо авраг загасны дайралтанд өртөх магадлал нь өөрөө ингэ нэмэгдэж идэг. За энэ цагаан загас буюу авраг цагаан загас хүн гэдэг гэсэн түгээмэл ойлголт бол байдаг хүмүүс. Аим шиг кино манаа нэлээд хийдэг шүү дээ тийм. Тэгвэл ер нь бол яг жилд хүн авраг загасыг хэдэн авраг загас хүмүүсийн гарт өгч байна. Хэдэн хүн авраг загасын гарт өгч байна гэдэг тоог харьцуулах юм бол тэнгэр газар шиг зөрөөтэй тоо гардаг. Өөрөөр хүмүүс авраг загасыг зүгээр зугаацаж те. Эсвэл эмийн чанартайгаар. Тэгээд тэр нэг дээр хийдэг сэлүүр нэт юм ба шүү дээ. Ялангуяа энэ Азад энэ сэлүүр нь бол маш их үнд хүрдэг. Одоо тэр зөвхөн сэлүүрээр хийсэн хоол бол тансаг станд бол $800 хүрдэг. Тийм учраас тэр сэлүүрийг имчилгээнд хэрэглэх. За ер нь за акулын тос гаргаж авах, витамин гаргаж авах гэдэг юм уу те. Ийм зорилгоор нэлээд алдаг учраас мэдээж акул бол илүү хүнд алагдаж байгаа. Хүн бол яг нэг тоо хэдэм билээ. Жилд нэг 10 биш 75 юм 68-аас 75 тохиолдолд бүртгэгдэх юм билээ. Ер нь акул хүн лөө халдсан гэдэг. Тэрний 12-оос 13 бол аимшигтай байдлаар дуустдаг. Эсвэргээр акулуудыг бол хэдэн 10 гарна. Хятад хэдэн гарч тэр хятаддаг юм байгаа юм л жил 65 гэхээр бас тийм их биш байх. Их биш. Ер нь яг угаас нь аимшигтай амтан болохоор хүмүүс нь хол байхаа мэдээд. Гэхдээ энэ зүгээр дашманда үзэгчтэй сонирхолтой, сонсогчтой сонирхолтой яг жилд ингээд ямар амтанд одоо хүмүүс илүү ихтэй дайралтанд өртөж алддаг вэ гэхээр магчин амтан биш, өсөнд жилт амт гэдэг. Одоо жишээ нь Африкт бол усны хөр маш их хүний амт байдаг. За тэр Yellowstone-ы гаргасан судалгаагаар бол баавга чон гэхээс илүү нөө бизон бух. Тэгэхээр нөө өвсөнд жилтэй амтан хөдөлгөөн удаан болохоор хүмүүс уйн яавал гэж өвсөнд жилтэй амчин дүлгөөн байж таараа гэд гараа зураг авах гэж оролддог ч юм уу, хажууд нь зогсож байгаа селфи хийх гэж оролддог ч юм уу. Тэгж яагаад одоо дайралтанд өртөх юм юу бас нэлээд анзаардаг. Тийм учраас бас эрхэм хүнд үзэгчтэй та бүхэн аялж явж байхдаа заавал одоо магчин амтнаас бас болгоомжтой авах хэрэгтэй. Ер нь энэ өвсөнд жилтэй амтад гэсэн орон зайд нь халдлаа. Ер нь халдлаа гэдэг тийм мэдрэмжийг авсан тохиолдолд шууд хариу үйлдвэрлэжүүлнэ шүү дээ. Тэр нь ингээд маш эмгэнэлтэйгээр харамсалтайгаар дуусгах юм тохиолдолд одоо дэлхийн нийтэд энэ үндэсний цэцэрлэг төрлийн паркууд нэлээд бүртгэгддэг юм байлээ. За нэлээд олон юм хоёлоо нурших шиг боллоо үзүүлвчи. Хоёлоо шууд хэрэг рүү гоорё. За эхний хэрэг. За ер нь далайд хөлөг онгоцтойгоо аялж байгаа тохиолдолд авраг загаснууд энд тэнд үзэгдэх харагдах. За ер нь бол тийм зүйл бол байдаг л да. За ер нь энэ дотроос одоо эхний хэрэг дээр бидний ярих гэдэг зүйл нь энэ авраг за bull shark гэдэг. Энэ бас нэлээд тийм том биетэй авраг загсан. Энэ бол Ресифед болсон хэрэг. За ер нь энэ авраг загсны дайралтуудыг голдуу Австрали, Өмнөд Африк нэлээд бүртгэгддэг байгаад байна.
одоо Африк өмнө хэсгээ. Тэгээд энэ өмнө бидний бас акулта дугаарууд дээр бол Австрали эргүүд яригдсан, Шинэ Зеландд яригдсан, за Карибын тэнгист яригдсан. За ингээд Өмнөд Африкийн тусанд бас яригдсан. Тэгэхээр энэ бүсэд их юу хүний амьд хүрсэн байдгаар нэлээд судлаачны анхаарлыг татаад байгаа. За энэ далайн эргийн ойролцоо байх газруудын хооронд энэ ер нь яг ингээд нэг хүүт юм ингээд худалдаж явдаг тийм Валмир да Силва гэдэг орон нутгийн байсан баам л да. Тэгээд нэг өдөр өөр айгүй халуутсан учраас эргээс холгүй далайн усанд орсон баг. Тэгээд гинт усан дотор сүүдэр үзэгдээд өөр ингээд өөрт нь харагдсан баам л да. Тэгсэн чинь шууд 100 гараас 100-аад авсан гэж. Ингээд юу болоод байгааг ойлгох сэхээгүй уснаас гарахаар хамаг хурдаараа сэлжээд л ахаад нэг бух авраг загас ирээд баруун үлээс нь хасаж усныг өнгөлөө татхыг оролцсон баг. Тэгээд хазалтан сул байсан учраас энэ авраг загаснаас мултарч гарч чадсан. Тэгтээ бол цус их алдсан баг. Нөө шүтэн урц шүү дээ. Тэгээд ердөө үед авраг загас ганцаараа ан хийдэг гэсэн энэ тохиолдолд бол хоёр авраг загас хамтдаа ан хийжсэн баг. Энэ бас их сонирхолтой татсан баг. За зан авирын тухай судалгаанаас үзэхэд бол тэр хамгийн догш нь бол тэр алхан хошоортой. Алхан толгойтой авраг загас байгаа юм л да. Тэгээ бусад төрлийн авраг загасуудын тэр төмгийн байдал бол ерөөхдөө арай бага байдаг бол энэ бух авраг загас бол бас төмгийн байдал бол арай өөр үт юм байна. Тэгээ тестостероны хэмжээ бол арай өндөр байдаг. Тэгээ гисэн эдээс дан ганц төмгийн байдлаараа шалтгаалж одоо сүргээр ан хийх гэсэн үг биш л. Энэ тохиолдолд хоёулаа болж таарсан. За энэ Ресифе гэдэг газар бол Бразилийн одоо маш олон ингээд соёлоос бүрдсэн юм амралт чөлөөт цаг өнгөрүүлэх юм л хотолтой. Тэгээ тэнд бол яг нь ер нь жуулчд их очдог. За тэгээ хотын эдийн засагт бол мэдээж одоо аялал жуулчлал маш одоо тун гол өрөө гүйцэтгэх учраас одоо тэр мэдээж одоо Бразил гэхлээр та бүхэн бараг ойлгож байгаа хта наран шаардлагын газар элсний волейбол гэж одоо нэг халаан хэрэг гээл те тэгэл явчих штэ. Тэгэхээр яг энэ үйл явдлаас хойш хотын удирдлагууд нэлээд санаа зовсон байна л да. Тэгээд энээс хойш жуулчд бол ер нь далайн хэрэг дээр сэлэх дуртай энэ орон нутгийн иргэдэг гэсэн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалтын торыг бол эргүүдээр нэлээд байршуулж эхэлсэн байна. За тэгээд яг хөө энэ дээр бол тухайн оршин суугчдаас эсэргүүцсэн л дээ. Одоо ингээд хамаагүй тор ингэж татаж болохгүй гэх тэнгууд нь буцаагаад авцсан байна. За яг тэгэхээр тор байршуулахаар нөгөө ингэдэм байна л да нөгөө хэдийгээр дайрал багасч гисэн нөгөө ингэдэм байна. За авраг загсыг бол ингээд тэр тор чинь тогтоочж байгаа. Гэтэл тэр торонд орооцодож өгч байгаа яст мэлхий одоо галим ч юм уу тийм зүйл нэлээд байсан учраас биологчд нь эсэргүүцсэн учраас тэрийг болсон байна. За ер нь бол энэ бух авраг загас гэдэг байгаа шүү дээ. Энэ бух авраг загас гэдэг энэ амьтан бол юу яаж байгаа юм л да. Бас нэг онцлог нь за акул ингээд авраг загас бол далайн усанд сэлээд шүү дээ. Энэ бух авраг загас бол цэнгэг усанд ороод ирдэг. Тий, цэнгэг ус гол мөрний сав газар. Амазон гэдэг. Тий, Амазон руу Миссисипи дээр л ороод ирдэг гэж. Судалгаагаар нэг сая тогтоосон. За энэ Амазонгийн ширэнгийн ойролцоо за Миссисипи мөрөнд байгаа хэд хэдэн тохиолдлын авраг загасны дайралт гарлаа гэсэн юм одоо бүртгэлүүд гарсан учраас энэ дээр судлаач нэлээд ажиллаж гисэн юм л да. За энд бол нөгөө бух авраг загас юм байж таарсан. Угаасаа цэнгэг ус руу орж ирдэг. За энэ яагаад орж ирд юм бэ гэсэн чинь эмэгч нь өр төлөө цэнгэг тогтон усанд гаргадаг болохыг судлаач тогтоосон байна. Тэгээд энэ тогтон усны булангатай байдлын дээр залуу өр төлөгийг нь өөр магцсан загаснуудаас бас хамгаалах нэг юм хамгаалт болж өгдөг учраас эмэгчнгүүд нь зөнгөөрөө ирж тэнд ингэж одоо өр удмаа гаргадаг юм байна л та. Тэгээд энэ Ресифед бол энэ Ресифе гэдэг энэ газараас 40 км зайтай орох төр нэг юм юунд бол юм цэнгэг ус далайн ус руу орж байгаа яг тийм зааг байгаа. Тэгэхээр яг нөгөө далайн уснаас гарч ирээд цэнгэг усны тэр хэсэгт очиж одоо өр төлөө гаргадаг юм юу. Тэнд ерөнхийдөө ингэдэг юм эрдэм байна гэдгийг нь бол судлаачид мэдээд байгаа юм л да. За ер нь бол далайн юуны зааг дээр бас нэг юу байдаг л бомб байд юм байна. Тэгээд энэ бомбыг ажилуулахын тулд Бразилчиг зовлонтой юм биш нөгөө айгүй их юм хадрахыг эргүүдтэй юм. Тэгэхээр нөгөө нэг усан зогсоол гаргахын тулд тэр эргүүдийг нураах, дэлбэлэх энэ процесс нэлээд явагддаг юм байна л да. Тэгээд энэ үед нэг тэр жижиг хавцлыг нураагаад тэр аваар байсан замаг далайн урмлууд аяндаа ингээд устдаад алга болсон. За тэгээд улмаар бол байсан бом л да. Тэнд амьдарч исэн тэр нэг авраг загасны таата нөхцөлийг устгаад за тэгээд тэндээс өөр газар руу ингээд шилжсэн байна. За тэгээд тэр шинээр байгуулсан тэр Порт Сопес гэдэг газар руу бух авраг загсууд ер нь тэр усныхаа төлөлгийг дагаад ингээд орцсон баг. Тэгээд тэндээсээ цаашлаад Ресифе руу ингээд ороод ирсэн гэдэг юм. Тэгээд ингээд нэг юм хүний үйл ажиллагаатай холбоотой тэнд нэг экосистемийн бүтэц алдагдаад за тэгээд тэнд бол сүүлийн 10 жилийн дотор гэж байгаа. Тэгээд хүмүүсийн бүртгэгдсэн байдлаар 63 удаа авраг загас харагдсан гэсэн юм. Яг тэнд үү? Тэнд. Тэгээд 30 удаа бол хүн лөө шууд дайрсан гэдэг юм үг гаргаж ирсэн байна л да. За энэ бол эхний хэрэг. Хоёр дахь хэрэг дээр хосоо Перера гэдэг. За энэ бол ачааны машины жолооч. Тэгээд далайн хэрэг дээр амарч дуусаад бие дээрх нөө илсээ зайлах гээд
Энэ илс болцсон юм шиг байна. Тэгээд эргээс холгоо зогсоод ингээд далайн ус руу орсон байна. Тэгээд хөлнөөс нэг зүйл 100 хазаад ус руу гүнлүү ингээд татсан байна. Яг гоо тэгээд ямар ч юм ингээд юу яасан байна. Дахиад нэг бас бух загас хүрээд ирсэн байна. Тэнгууд нь тэр хоёр нэг олзоо бол ацлж байгаа юм шиг хоорондоо ингээд нь тэр оронд нь гараа авцсан юм л да. За ер нь бол яг тэн дээр ингээд харахад өөрлөнд дайрсан загас нэг нь bull shark буюу бух аврах загас, нөгөөх нь tiger shark буюу бар аврах загас. Хоёр өөр төрлийн аврах загас дайрсан байна. За энэ бар аврах загас гэдэг энэ tiger shark гэдэг амтан бол задгаа далаад ангуучилдаг. Шөнөөр мөн гүн устай газар ан хийдэг. Гэтэл өдрийн цагаар далайн ирэг дээр ан хийжсэн байна. Энэ их сонирхолтой тохиолдол. Тэгэд за энэ хэрэг яагаад гарваа гэд Бразилийн судлаас мөрдөж үзсэн чинь эрэг орчинд олон тооны чихрийн нишинг боловсрол үйлдвэр байдаг. За эдгээр нь бол шингэн хог хаягдлаа гол мөрөлөд цутгадаг. Тэр нь бол тэр чихэрлэг болонгортой ус болоод эрэг орчмын замаг шүрэн хад зэргийг устгаад за үүний дараа бол ерөнхийдөө ингээд одоо нэг юусандаа ингээд нэг юм тэр экосистемийн баланс ингээд алдагдаад эхэлж байгаа юм л да. За энэ нь бол эргээд бар аврах загсыг тэргээр тэнүүчлэх орж ирэх тийм үг бүрдүүлж байгаа байхгүй. За тэгээд саадгүйгээр эрэг орчмоор ан хийх тийм үг бүрдүүлсэн баг. Орчныг нь бүрдүүлсэн баг. 11 км доош тэр ядалгааны газар ус байсан баг. Тэр хотод нөхдүүд нь мал нядлана ойлгомжтой тийм хаяглаа шууд ус руу гол руу хийн цусын үнэртэй. За голоор дамжаад нөгөөх маань далайн эрэг мэрэг хавцаа нөгөө руу н орно. За тэр нь мэдээж нөгөө мөнгөний олдсон мах хайж явж байгаа нөхдүүд тэнд цуглах ирэх ийм одоо боломжийг олгосон бам л да. За ер нь иймэрхүү хэрэгүүд бол ганцхан Латин Америкийн хэрэгтэй эргээрч юу н Африкт гарч ирсэн. Энэ нөхдүүд ч ерөөсөө энэ хог хаягдал янз бүрийн юм аа ерөөсөө ингээд одоо далаа руугаа хийждэг, ус руугаа хийждэг. Тэгэл тэр нь одоо далаа руу ороод ингээд янз бүр болгодог. Одоо бид нар өмнөх нөө маттай дугаар дээр хэрэг та бүхэн санаж ирсэн бол нийл мөрнийг биш нийл мөрөнгөөр уучлаарай. Конг мөрний ч нөгөө конг ч нэг тийм зовлонтой улс шүү дээ. Нэрээс юм дээрээс нэг доктортой байж чаддгүй байнга байлж чаддаг. Тэгэл нөө талууд байлдал нэг нудрахаараа конг мөрний лугааны хүүрийг хийждэг юм байна л да. Тэнгууд тэнд чинь конг мөрний матар гэж байгаа шүү дээ. Тэр матар бол тэр матар бол жигэн дэвааж юм байхгүй. Тэр чинь билоо ороод ирж шүү дээ. Дайм болох юм бол нөгөө матарнууд нь хаалт. Тэрнтэй адилхан ингээд нөгөө үхсэн амтны сэг зэг ч юм уу ингээд одоо гиз дотор моторын ч юм ингээд хаягдлуудыг гаргаадахаар энэ өөрөө бас иймэрхүү одоо хэрэг гарахын үндэс болж байгаа юм да. Яг иймэрхүү хэрэг бол 1970-аад оны үед дээр Сомали улсын Могадишо гэдэг нийслэл байдаг шүү дээ. Тэгээ мөн л ядалгааны газрын бассейнаас тэр гол руу ус цутгагдаж эхэлсэн. За тэгээ энэ нь бол аврах загсыг дуудсан. За ингээд 30 тохиолдол бүртгэгдсэн байт юм байна. Жилд. Тэрнээс 2 хүн л амьд гарч чадсан. Сомалид уу? Сомалид. Нэг жилд 70 онд ч тэ. Нэг жилд 30 хүнлүү 30 дайралт бүртгэгдсэн. Огцом нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгээд тэр 30 одоо хүнлүү дайрсан дайралтны хоёр нь л одоо тэр хүн амьд гарч чадсан. Нэг нь хөлгөө гарч ирсэн, нэг нь гаргуу болж гарч ирсэн. Бусд нь бол ингээд одоо аим алдсан ийм судалгаа байдаг шүү дээ. Амар хорч шүттэй. Тэгэд ер нь яг далаа энэ аврах загсны дайралтыг зогсоохын тулд ядалгааны газрыг их газар руу шилжүүлэх зүйтэй гэж үзсэн учраас энэ байгууламжууд бол нүүлгсэн. За түүнээс хойш бол аврах загсны дайралт бол гарахаа болсон. За энэ бол ойлгомжтой. За энэ Ресифед бол 13 жилийн турш нийтдээ 47 удаагийн аврах загсны дайралт болсноос 17-д нь хүний амийг эссэн гэсэн юм судалгааг бол гаргасан байна. За тэгээд компанид ажлыг зохион байгуулад тэнд байсан бас энэ ядалгааны газар маа зэглэлттэй бүх үйл ажиллагааг зогсоогоод цусан бассейныг цэвэрлээд за үүнээс хойш бол аврах загсны дайралт бол гарахаа болсон байна. За ер нь бол аврах загсны дайралтанд өртсөн хүмүүс ч гэсэн өөрсдөө тэгж байна. Энэ бол бидний тийм хүний буруу үйл ажиллагаатай холбоотой. Ийм учраас бол энэ дайралт одоо ингэ болж байгаад бол та бүхнийг гайхаад хэрэггүй гэсэн утгатай нэг ийм зүйлийг бол хэлсэн байгаа юм л да. За энэ бол ерөнхийдөө энэ юунд гарсан одоо Латин Америкт гарсан хэрэг. За бид нар Сомалигийн хэргийг хальтдурчлаа. Одоо дараа хэргийн хэрэг маань 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэгээрт гарсан байна. Хаасайг үл гэж тийм ер нь нэг юм дулаанстай газар л. Эдгээр далай, Атлантын далай тийм ерөөсөө за энэ дээр тэр яг нэгээр улс чинь Африкийн бас хамгийн одоо байгалийн нөөц баялаг ихтэй улс нефт хамгийн гол нь энэ дээр нефт хэрэгдэж байгаа. За тэр тэгэл тэр нефтийг чи ачаал хөлөг онгоцоор явж тайлан чирэгч онгоц монгоц гэл дагаа явд юм байна л да. Ер нь бол яг ингэж явд юм байна. Тэр Jackson гэдэг хөлөг онгоц байгаа. 12 гишүүний бүрэлдэхүүнтэй. За хөлгийг тогооч тэр Harrison Okene гэдэг хүн ингээд яг ингээд далайн ус аягүй дайвалцаад дэснийг мэдэрсэн баг онгоц дотор. Тэгээ өглөөний 4 цагийн үед сэрээд 4 цаг 45 минутанд сэрээд өрөөнөөсөө гараад 4 цаг 50 минутанд коридорын нөгөө талд байх угаалгын өрөөрөө ингээд тэнцвэрээ олж алхаж байгаа. За
яг угаалгын өрөөрөө орох үед нь хаалга хаамагцсан маш хүчтэй дагуулгаанд хөлөг онгоц шууд цохигдоод хэдхэн ормын дараа ингээд хөмөрсөн. За тэгээд яг хөмөрх үед нөгөө чинь ингээл амар юм болж байгаа шүү дээ. Нөгөө хөлгийн бусад гişүүд мишүүд гараад. За тэгээд хөлгийн дотор коридорыг аль хэдийн одоо ус нэвтэрж орж ирсэн байгаа. За тэд ч бие олж хараад. За тэгээд айгүй хүчтэй ингээд савлгаа юунууд мэдрэгдээд байгаа байхгүй ингээд дагуулгаа. За ер нь бол тэнд байсан хүмүүс юуг ойлгосон гэхээр жиг жигөх юм байна гэдгийг ойлгосон байна. За бид нар бол нэг гарцгүй болж байгаа байна гэдэг. Тэр нь air pocket гэж ярьсан агаар тесгүүд ингээд дэмжигнээд үлдсэн. Ерөөхдөө тэмлүүгээ тэмүүлээд. За ус хүүтэн. За далайн ус нэмэгдээд идэг. Дээрээс нь хүүтэн тэнцвэрээ олж ядах ер нь айгүй ингээд хэцүү байсан. За энэ дээр юу яасан баг. Тэнгууд нь хайрс нокын болохоор угаалгаагаар буцаад орсон баг. Тэр нь бас тийм air pocket буюу нэг агаартай хэсэг үлдсэн. За тэгээд ингээд хөлөг онгоц бүгдээрээ юуг мэдсэн гэхэл хөлөг живээд доошо живээд далайн орол дүн гэ газардахыг мэдэрсэн байна. За ингээд ер нь бол авслагдаж байна гэсэн үг тийм үү? Усан дор. За ер нь хайрсан тэр хэсэг рүү нэлээ одоо яг агаартай хэсгийг л одоо тэ яах вэ гэсэн байна. За ер нь бол яг манай хүн чинь нэг шөн үүрээр босцсон орноос дөнгөж гадагч ус дотор уцдаг маркет байгаа байхгүй. За тэгээд энд нэг юм яригдж байгаа. За амар аюултай энэ агаар болно. Хоол байхгүй, цэвэр ус байхгүй, ус нь хүүтэн яаж амьдрах вэ гэдэг яг ингээд нөгөө хар дарсан бодолд ороод ижил аврах загснууд хөлгөсөн төрж ирж байгаа. За одоо ингээд ангуучлж орж ирж байгаа тийм. За ер нь тэр угаалгын өрөөний хаалга гэдэг нэг эргэлтэнд морицсан байл да нөгөө хөмрөх үед ингээд чинь тэгээ моригаад тэгээд тэр бүтнээр нэг хаах ямарч боломжгүй болсон. Онгоохч хаахч нэг айгуу тийм эвгүй болсон байна л да. За тэгээд аврах загснууд орж ирэх юм бол ер нь юу гэдэг бол тэгээд ойлгосон байна. За тэгээд тас харанхууд хизээч магцсан загснуудаа халдсан төртөж магадгүйгээ мэдсээр тэгээд ор ганцаараа тэнд байна гэдэг бол ер нь ингээд төсөөлөхөд бол амартай. Ер нь бол өөрөө чинь гацааг өгөх хүлээж байгаа. Нэг бол үсэж өгөх, нэг бол цангаж өгөх, нэг бол агаар болж өгөх, нэг бол аврах загснууд тасдуулна те. За өсөд осгож өгөх энэ ус багийнхан байхгүй. Багийнхан нэг тэнд ингээд гацсан. За ингэнгууд хайрсны яг таамаглаж ийснаар нөгөө хар дарсан зүгт чинь болж байгаа. Хөлгийн гадна биетийг аврах загсууд ингээ хошуугаараа мөргөж үзэх. Ингээд мөргөж үзэх юм юу цогцолтууд мэдэгдэж эхэлсэн байгаа байхгүй. За ингээд энэ үйл явдал хэдэн цаг үргэлжсэний эцэст одоо хинчин нэг зөвхөн ингээд агаартай хэсэг толгоо гарах биш ядаж цээж бие гарахгүй би энэ хөлдөх гээд байгаа осгох гээд байгаа байхгүй хөт орсонд. Тэгэхээр юу яасан ба? Өөр газар руу яа гээд агаартай хэсэг гэж магадгүй сэлийгээ сэлж үтсэн ба. Шууд шийтсэн ба. За одоо ч азаа үзье. Хэд удаа тэр ахмадын өрөөрөө баримжаагаар ашиглаж сэлсний эцэст одоо цээжээрээ уснаас гаргаж чадхаар хэмжээний тэр одоо юу авсан баг. Газар очиж чадсан баг. За тэгээ эхний 10 цаг өнгөрөхөд нөгөө ер нь ингээд яасан ба нөгөө акулууд чинь ингээд орж ирээд хөлгийн багийнхныг ерөнхийдөө ингээд идж байгаа барьж байгааг бол маань сонссон баг. Ашгараал тэгэл ингээд ер нь ингээл мэдэрч ихсэн баг. За одоо ингээд өөрийнхөө зөвлөстэй хизээвэ гэдэг л яасан баг юм л да. Одоо нөгөө ээлжийг хүлээж байгаа шүү дээ. За ахмадын өрөөнөөс нэг лаастаа ундаа. Яг хөрөмдөө айгүй яасны сэлснээс нэг лаастаа ундаа олсон баг. Гарчид олсон. Тэгээд ядаж харагдаж өгөх аюулаас аваад чан. За чийдэнтэй байнад нь бас нэг асуудал. Гэтэ хүмсний зүйл бол олоогүй байгаа. Тэнд бол удаан хугацааг өнгөрөөгөөд байна шүү дээ. Тий, одоо ингээ 10 цаг гарсан болчихж байгаа байхгүй. Airpocket ашиглаж байгаа. Тий, тэгэл ингээ байгаад байгаа шүү дээ. За агаартай хэсгийг орхиж сэлэх нь хитрхи аюултайг өөрөө мэдчихсэн. За тэгээд ласт ондоо шимэж ууж исэн гэж. Яг ингээл амар цангууд жоохон шимэгддэг угаалтай. Тэг байлгаж байна те. За өмнө хинч усан доор далайн гүн живсэн хөлөг онгоцонд хайрс нь онек шиг окены шиг ингэж удаан амьд байсан тохиолдол нь байхгүй. За тэг онгоц осолтсноос 60 цагийн дараа түүх гэдэг чинь 2 өдөр гарна те. 48 60 гэсэн те. Шумбагч багийнхан түүнийг эсмэнд олсон байдаг. Нөө авчид. За яг тав хүн бодоод үзтээ хайрсан хөлөг онгоц живснээс хойш бүтэн 36 цагийг түнэр харахад. За тэгээд тэр үний гарчид ингийн зайн дууссан ба. За тэгээд яг нөө тэр хүртэл гат гэрэлтэй байсан ба. За тэгээд түнэр харахад зөвхөн амьд гарах чин хүслийнхээ ачаалал тэр хүн амьд гарч чадсан байгаа байхгүй. Тэгэхээр хайрсныг аврах багийнхан шууд усны гадар руу гаргаж болохгүй шаардлагатай ч усны гүнд байгаа байхгүй. Бид нар нөө шумбагчтай дугаар дээр яжсэн шүү дээ нөгөө 10 метрийн зайтай ингээд нөө decompression болгож ингэж нөө даралтыг нь тэнцвэржүүлж ингэж усны мандал дээр гарч ирэхгүй шууд усны мандал дээр гаргаад ирэх юм бол нөө бенз гэж ярьдаг байхгүй шумбагчд. Тэр нь юу гэхээр нөө даралтай орчинд байжгаад даралт багтаа орчинд огцон гараад ирэхлээр одоо нөгөө кола молоо ингэсгэж байгаа задлангууд бас гэдэг оргилдог шүү дээ. Яг тийм болно гэж байгаа. Хүний бие ерөөхдөө бол хүн хүний бие нөө. Тэгэхээр ингэж нөгөө
10 метрийн зайтай ингэж тодорхой хугацаанд тасгаж иж сая усан дээр гаргаж ирж байгаа. Тэгэд олсон процесс нэг сонирхолтой. Ингээ нөгөө шумбагч ингээ хайж исэн байлаа. Тэгээд станы амьтаа голтол исэн юм шиг. Тэнгууд нь ингээ нөгөө шумбагч чинь амьд хүн байна гэж бодохгүй байхгүй. Тэг ингээ хайгаа явж идэл нөгөө ингээл давсан гэж байгаа байхгүй. Тэр шумбагч бол зүрхэн зогсчихсан гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч байсан ингээ нөгөө олоод ингээ гаргаад цогцойгоо явж штэ. Тэр амьд хүн байхгүй нэг 60 цаг гэдэг чинь ойлгомжтой штэ тий. Гэтэл тийм байдалтайгаар болсон. Тэгээд маш азтай. Ер нь усны гүнд ингэж одоо удаан цагаар ингэж амьд үлдэж чадсан тохиолдол ер нь маш ба. Тэгээд ингээд бичлэг нь байдаг. Яг ингээд бай. Тэгээд ингээд гаагаад байсан чинь ухаан нь орж гараад тэгээд нөө шумбагчтай яриад хүнтэй ярьж ингэж бодохгүй ингээд байгаад байгаа тийм бичлэг нас байдаг байхгүй. Кино мөн дээр байгаа ер нь. За тэргээр кино хийснийг бол би мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан энэ бол айгүй тийм сонирхолтой бас юм сургамжтай юм хэрэг болсон байна. За энэ Эрхмөнд үзэгчтэй сонсогчтой энэ бидний 3 дахь хэрэг байсан бол одоо бид 4 дахь хэрэг рүү орж байна. За 4 дахь хэрэг бол Debra Calley гэдэг нэртэй. За тэрний 4 найз. За бүгдээрээ одоо юу заваар Флорида хүрэх аялалд гарсан ба. Тэгээд хөлсөж авсан онгоц нь бол тийм дээд зэрэглэлийн нөгөө cruise одоо cruise биш одоо нэг юм yacht гэж ярьдаг нөгөө завтай ингээд нэг салхималхи ашиглаад яваад байдаг тий. За тэрийг хөсөлж аваа явсан ба. За ер нь бол их сайхан аялал болгосон. Цагаагаар төлөв мөлөв бол ярих юм байхгүй. За ингээд аялал бол үнэхээр сайхан ихэлсэн. За хоёр дахь өдөр дээр гинэт маш хүчтэй шуурга дэгдээд за тэр Хойд Каролина орчим тэр алтад бол юу яасан баг юм л да. Савлсаар хөлөг онгоцсон гэсэн салхинд аягүй хүчтэй савлсаар тэгээд ерөөхдөө ингээд хугараад хөмөрөх маягтай болоод ингээд ирсэн байна. За хөлөг онгоц живхэн тодорхой болох үед бүгд одоо аврах завь руу хоол хүнс за өөр одоо юу гэдэг хэрэгцээтэй гэсэн бүх зүйлээ авч явах юу яасан байна. Ингээд гарцгаасан байна. За Дебрагийн найз Meg гэдэг бүсгүй хөлөг онгоцноос аврах завь руу гарах гэж байгаад хөлөө маш том ингээд юм төмөр зүссэн байна. Тэгээд цогцолоо шууд ингээд нөгөө далаар орж байгаа шүү дээ. За тэнгууд нь Дебра ямар ч аврах завь ямар нэгэн зүйл түлхэх юм тийм. Яг ингээд завь руугаа ороод ирсэн ба. Тэсэн чинь завийг ингээд нэг юм ингээд одоо мөргөх биш юм аа ингээд зөв түлхэх шиг болсон гэж байгаа. Ямар ч нэг юм том бие том л юм ингээд ямар ч ингээд хөдлөгсөн байгаа тэр завийг. За доош ингээд харсан ба. Тэгсэн чинь нэг биш баг ер нь нэлээд олон аврах заснууд. Яг энийг би ингээд судалж яхад нөгөө өвгөн тэнгис хоёр дээр нөгөө манай дээг ярьжсэн те нөгөө уран зохиолын дугаартай. Нөгөө загсаа жадалж байгаа штэ. Нөгөө том загсаа ингээд өвгөн жадалж байгаа штэ. Сантьяго өвгөн. Тэгэхэд нөгөө аврах загснууд билүү нөгөө сүргээрээ ингэж нэг орж ирдэг штэ. Тэгээд тулалддаг штэ тэр өвгөнөд хамгаалж штэ. Яг нэг тиймэрхүү дур зураг тань. Гарч ирсэн. Ер нь ингээд аврах бод амьдрал дээр те. За шуурга аяндаа өнгөрч өдрийн гээгээ орсон ч амт тэмцэгсэд тэдний одоо тэдний доогор одоо хэлхэлтнэс хэлэхтэр хитэн аврах загснуудын одоо ер нь ингээд тулам тодорч харагдаад байгаа мэдсэн байна. За ингээд нэлээ айц тавцсан байна. За ингээд хэдэн цаг өнгөрсний дараа бол хүмүүс бол эхнээсээ цангаагаа тис чадан далайн уснаас гараар хутгаж ууж гисэн байна. Тэгээд угаасаа нөө цэвэр ус байхгүй болоод ихэнх нь бол юу яасан байна л да. Далайн ус чинь их аюултай байна. Нэгдүгээр давстагаас гадна ингээд нөгөө эдгээр нэг их цангаснасаа ч босно уу яасан тэр эмчнэр бол яг энэ дэр янз бүрийн тайлбар өгöd байгаа. Хийм харж гисэн гэж. Хийм сонсож хийм харж гисэн гэж байгаа байхгүй. Тэгээд Дебратай хамт явжсэн Жон гэх залуу шууд их газар харлаа гэд орилоод босоод байсан гэж байна. Нөгөө тоглоод байгаа байхгүй тэгээд чинь illusion болоод байгаа байхгүй. Шууд далаар өсрөөд орцсон. Яа. Тэгээд завин дээр бусад хүмүүс түүнийг буцаад ирэхийг гуйсан гэсэн Жон болов шууд авраг зааснаас хэдэн метр зайн сэлэл шууд хашгирч гисэн ойлгомжтой. Маш олон авраг заагс бол хөлгийнхний нүдэн дээр Жоныг бол хэдий хэсэг тастаж хайсан. Тэгээд усны гадаргад бол тэгэл улаан харин болсон гэж байна. Ерөнхийдөө кино шиг юм болсон. Ер нь ингэ далайн усны нэг сөрөг нөлөө тийм гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө ингээд цангааг улам цангуулдаг. Одоо далайн усанд австаа штэ эрдэстэй. Улам цангуулдаг. За тэгээ цангахаараа хүн ингээд зэрэглээ харж байгаа юм шиг янз бүр юм ингээд хараад эхэлдэг. Ерөнхийдөө тоглоод эхэлдэг. За Дебрагийн өөр нэг найз Марк бас хийм хараад би дэлгүүр орох хэрэгтэй. Би дэлгүүр хараад босоод тавьсан баг. Хэмтжсэн аа. Тэгээд нөгөөд нь гайхаад нөгөөд нь харахгүй байгаа штэ. Тэгээд би дэлгүүр хараад байна. Завин дээр явжсэн хүмүүс чинь юун дэлгүүр авахгүй те. Тэр нөө цэвэр усгүй уцсуучс Марк шууд хийм хараад төсөөлж байгаа. Тэр нь тодорхой байсан гэж. За босдон түүнийг буцаагаад одоо суулгах гэж хичээсэн гэсэн Марк шууд ус руу орсон. Алхаж ийн гэж одоо зүгээр ингээд шууд ус руу орсон. За ингээд дахиад нэг аимшигтай аллах болсон. За Жоныг харж байгаад алдсан шиг бүгдээрээ л одоо Маркийг харж байгаа. Юу хийж чадахгүй те. За энэ явдлаас хойш тэд бие биелгүй харахчгүй, дуурахч юу юусэн ингээд нэг юм байдалтай л явсан. За ингээд 4 онсон баг. За ингээд өгөхгүй байгаад дээ шүү дээ. За
хоол хүнсний дутлагтаас болоод сулдчихсэн. За тэр Мегийн үед бол хөлөндөө авсан шархан бүр одоо хэцүү байдалд ороод цус алдаад тэгээд бол 5 дахь өдрөө Ослоос хойш 5 дахь өдрийн дараа бол нас орсон. За ингээд Мегийг бол далаа усруу шууд түлхэж унаасан байна. Яаж чамд? Тэгээ одоо яг тэр одоо яг яагаад одоо мэдгүй тэр ямар ч Мегийн цогц ингээд унаачиж байгаа байхгүй одоо уунаас замнаас гаргачихсан. За ингээд Дебра Бред хоёр үлдчихэж байгаа. Гэтэ энэ дэр аягүй сонь тэр Бреди ярьж байгаа бол ингээд тэр хин Мегийг далаа усруу түлхэхдээ тэд нар бас их тийм хөрөнгөлөг хүмүүс байсан шүү. Аргагүй л дээ энэ чинь яг түрээслээ тэгж аялна гэдэг чинь мөнгөтэй л байж тэгж аялна шүү дээ. Тэгээд Мегийн хамаг одоо өмнөд хэдлүүдийг Бред авсан баг. Одоо бөөж гинж минжин тэг усруу байсан баг. Тэр үхэгчээж. Тэгээд одоо сүүлд нь яг яагаад тэгсэн бол гэдэг таамаг гаргасан л гомлаа. Тэн дээр бол тэгж л байгаа нөө. Тэгж ярьсан гэж байгаа энэ Бред нь хожим хэрэг болж магадгүй гэдэг юм тайлбарыг өгсөн боохгүй тий. Тэр юу гэсэн ч үг юм тий. За Мегийн би далаа руу ороогүй угаасаа юу болох нь бол тодорхой. Энийг бараг хоёулаа ярих нь илүү үзүүц. За ингээ хэсэг хугацааны дараа хоёулаа ингээд тэн дэрийг амьд үлдсэн. За тэгээд хоёулаа бол тэгж бодсон. За одоо энэ нь бол бит хоёр одоо нэг удахгүй бах уу. Одоо ингээл дуусах байх. Тэгээд Бред сэрээд эргэн тойрны ажиллахад бол нэг зав харах шиг болсон. Тэгэхээр маань эргэлзээд тах шүү дээ. Тоглож иж магадгүй гэдэг. Тэгээд олон цэвэр усгүй байсан хийм харж байгаа бүрэн боломжтой гэж үзчихсэн учраас нүдэн ингээд сайтар нухаж байгаа дахиад хартлаа бол нэрэл зав өртж яж байгаа харагдсан. Ингээд шууд хажуудах Дебрагаас сэрээгээд ингээд одоо юу яасан ба. Тэр мөнөөх зав руу ингээд далсан бам л да. За тэгээд хөлгөн онгоцныхон гэсэн хариу таллаад яасан. За ингээд Дебрагийн хувьд бол ахиж далаад гараагүй гэж. Одоо энэ аяллаас хойш ингээд Бред Дебра амьд үлдсэн байна шүү дээ тий. Нөгөө эмэгтэй хамаг магаас авцсан байгаа шүү дээ тий. За энэ талаар Дебра ном бичсэн байт юм бэ. Тэгээ энэ номон дээр юуны тухай байдаг гэхлээр далаад гарах гэж хүмүүс болшгүй аюулын тухай, хэрв аюул тулгарвал яах тухай, ямар арга хэмжээ авах тухай ингээд юу яасан баа. Тэд тухай бичээ. Тэгээд энэ өөрөө нэг тийм би тэр подкастыг олж үзээгүй тэр подкаст байдаг гэдэг байгаа байхгүй. Өөрөө тийм тухай ярьдаг юм иймэрхүү боломжтой шүү гэдэг ийм подкаст бас байдаг гэж байгаа байхгүй. Шумбагчдын дунд байдаг гэдэг. Тэрийг би яг олж үзэж чадаагүй. За Бредийн хувьд бол далайн аяллуудаа үргэлжлүүлсэн. Тэгээд өөрөө бас нэг хөлөг онгоцны ахмад болсон байдаг байлаа. Тэгээд одоо ингээд юу яа. Нэг юм сонирхолтой хэрэг 2013 онд 14 онд гарсан юм хэрэг байгаа. За дараагийн хэрэг бол ерөөсөө юу яаж байгаа юм л да. 1945 оны 7 сарын 30-нд яг ингээд чинь дайн үргэлжлээд байгаа чинь дайны үе байгаа байхгүй. Америк нэгдсэн улсын Индианаполис хэмээх байлдааны хөлөг онгоц Японы шумбагч онгоцноос харвсан 2 торпедод оногдож живж эхэлсэн ба. За номхон талаад болсон хэрэг тий. Ингээд 10 энэ дайралтын улмаас 12 минутын дотор 300 гаруй тэнгисийн зэрэг шууд тэр дороо насварсан. Тэгээд онгоцон дээр нийт тухайн үед бол хөлөг онгоцон дээр 1196 хүний бүрэлдэхүүнтэй тийм экипаж ажиллаж ирсэн гэж байгаа. За ингээд бүгд ингээ онгоцон живчиж байгаа. Далаад тэр чинь ингээд нөө бүгд далаад ингээд хөвж байгаа шүү дээ. Одоо ингээд нөө сэлхэн сэлээл те юм дээр гарах нагараа. За хэдийгээр энэ хөлөг онгоцны холбоо чинь живжүү тухайга мэдээгээр дамжуулсан гэсэн тухайн үед бол дайсны ямар ч хөлөг онгоц байгаа тухай тагнуулын мэдээ Америкийн тал хүлээж аваагүй учраас Индианаполисыг бол сүнсэн гэдэгт ерөөсөө хинч итгээгүй. Нөхдөө сүнчээд байгаа шүү дээ, живээд байгаа шүү дээ. Тэгээд хамт тэнцэж байсан тэр тэнгисийн цэргүүдийн зүг бол сүүлд юу хийсэн гэхлээр аврагчд биш, шумбагчд биш, дайсны шумбагч биш. Авраг загсан гэрч байгаа. За тэнд чинь нөгөө баахан хүн ингээд ус руу орцсон те заримд чинь гинтэн шахтан цус алдан янз бүр болно шүү дээ те. За ингээд ийм байдалтайгаар ингээд орсон байна. За энэ дээр бол тэр хожим Индианаполис талаа одоо тэр далайн тухайн үеийнхээ далайг бол ер нь улаанаар буцсан гэж амьд үлдсэн хүмүүс нь ярьдаг байхгүй. Цусаар буцсан гэж ярьдаг. Энэ бол гонигт түүхийг бол тэр Ивожима арал дээр байрлаж ирсэн зарим цэгүүд бол тэр алсын зараас дурангаар л гарсан байдаг. Тэгэхээр бас нэлээд ойролцоогоо тийм. За ойролцоогоор нэг 900 тэнгисийн цэрэг живж буй хөлөг онгоцноос мултарч чадсан ч гэсэн сэлж чаддгүй хойроо газрын цэргүүд ч тэдэд дунд бас байсан. За ингээд бэртэж хэмтсэн хүмүүс ч бас байсан. За Японы шумбагч хөлөг онгоцноос одоо сэлгэж бууж гинт ирсэн учраас цэргүүд ерөнхийдөө нэг тийм 12 ширхэг завил тэндээс аврах завил гарсан байна. За цөөн хэдэн анхны тусламж бол хүнсний богцыг бол амж амжсан. За тэгээд ер нь бол цэргүүд ихэнх нь ингээд тэнд ингээд салсан байдлаар сэлж исэн байна.
Аажимдаа бол яг ингээд хүмүүс нэг нэгэ бараад л ойртой л хэлсэн шүү дээ. Нөгөө хөвж байгаа юм дээрээс барьж авдаг ч юм уу те. Ингээд энэ үед бол ингээд юу яасан бомболт авраг заснууд бол шууд орж ирээд дайрсан. За уул нь бол хэсэгэн тэсчүүл аврагт багсан найдлагатай байгаа ш та гэтэл тийм бол харамсалтай болоогүй. За ингээд 3 удаа дохио өгсөн байгаа хөө онгоц ослж шүү живж шүү Төхөний буугаар. тий яг нь юугаар холбоогоор гэтэл тэн дээрээс юу ирээгүй би итгээгүй гэсэн. Энэ сүнхүүд ямар сони ингээд тий. Тэгээд Америкийн талынхан бол одоо яг энэ дээр нэг ийм юм тайлбар байдгийг одоо тэр дэлхийн 2 дугаар дайны нууцууд номыг уншиж хахад нөө худлаа мэдээлэл өгдөг нэ Японы тал. Тэнд онгоц живж шүү гэдэг. Тэнгууд нөхдүүд дахиад ирэнгууд нь ударцдаг гинэ. Одоо тэр чинь сонгодог тактик гэж байна байлдааны. Одоо ингээд жишээ нь бид нар ингээд нэг цэргийн баг байлаа гэхэд чамайг зүгээр шахтуулчих واخхой. Алахгүй. Тэгээ яриулсан. Тэгээд чи ингээд туснаас дуудсан штэ. Бид нар чамд туслахад очингууд нь иргсэн хүмүүсийг намдаг واخхой. Тэгэхээр яг энэ тактикаар Японууд Америктуудыг нэлээд холигдсан байна л да одоо домхон далаа. Тэгэхээр нөгөө хэд ч бас энд бол итгэхгүй яа. Ирж магадгүй гэдэг. Тэгээд очив. За ингээд Индианаполис гэдэг хөл ингээд живсэн. За тэнд дотор байсан хүмүүс бол ер нь бол авраг загсны хоол болсон. За тэгээд тэн дээр байсан 1000 гаруй цэргүүдийг бол Америк нэгдсэн улс алдсан юм маш гашуун юм түүх бол байдаг. Тэгээд энэ дайны үед нэг ийм түүхүүд байгаад. Одоо жишээ нь энэ бол бас рекорд тоо байгаа байхгүй. Ингээд авраг загсны дайралтанд ингээд Америк цэргүүд шүү дээ. Бидний өмнө нөгөө матартай дугаар дээр бол тэгжсэн шүү дээ. Япон цэргүүд нөгөө рамрын арал дээр байлдаж хагаад англичууд гаднаас нь дайрч орж ирэнгууд нь ялгатай талууд арлынхаа гүнлөө ухраад тэгээд нам руу орчихгүй 500 1000 цэрэг орчих. 1000 цэрэг орсон чинь тэмцэн нэг salt water crocodile боо нэг тонн гаруй жинтэй. Давстовсны авраг матар байгаа шүү дээ ховдог. Тэгээд Япон цэргүүд ч нөө шахагдсан янз бүр болцсон тийш орж байгаа шүү. Тэгэл шүн бүгдээ тийш орсон британчууд нь гаднаас нь бүсэлчихгүй. Тэг чинь хотод нь Британи л гэж яриад байгаа бас Австрали, Шинзеланд, Энэтхэг гэл нөхдүүд бүгд байгаа байхгүй. Нөгөө Непалын зөв гурканууд хүртэл тэнцээ хариалгаж байгаа байхгүй. Тэгээд бүгд л Британий колони юу байсан юм чи. Тэгээ шүн тэнд нь пэжгнэд бодолцоод байдаг. Тэгс чинь нөгөө биеийн луг хараад байхад. Манай зүгүүд орчих юм ямар сони ингээд тэгсэн чинь нөгөө матарнуудтай үзээд байдаг. Тэгээд нэг дор 500 хүнийг матарнууд барьсан байдаг байхгүй. Энэ бол бас рекорд амжилт байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг Индианаполис хөлгөж сүлэхэд нөгөө Америкууд нь очихгүй шүү дээ гайхаад. Тэр хооронд бол загснууд бол авраг загснууд бол ерөөхдөө бараг энэ үлдсэн амьд гарсан хүмүүс дээр бол 1000 том байна. Ерөөхдөө ингээд бараг одооныхоор бараг ингээд найрлцсан байгаа байхгүй тийм. Энэ бол яг тэр юунууд нь байдаг юм байлаа энэ Wartime Stories гэдэг подкастн дээр бол энийг маш тодорхой бүр ингээд детальчилж ярьсан байдаг. Ийм одоо харамсалтай хэрэг болсон байдаг юм байна. Энэ бол бидний ярих 5 дахь хэрэг байсан болов. За хоёлаас шуурхай явж байгаа шиг байна тий. 6 дахь хэрэг 2002 оны үед болсон. За энэ хэрэг бол яг энэ хэрэг ярихаас өмнө Манчестер их сургуульд одоо тэр элсэж орсон тэр Джема Хьютон гэх эмэгтэй хичээлдээ их сайн юм мараа ялгарсан эмэгтэй. Тэгээд тэр Ян Рейнмонд гэдэг залуутай танилцаад одоо хоорондоо одоо хайрцаглалын холбоотой болоод ингээд явсан байгаа. За тэгээд улмаар бол 2009 онд зулсараар одоо гэрлэхээр болоод одоо Ян бол сүм бөгжөө Жемад өгөөд ингээд гэрэлсэн баг. Ингээ 2011 онд яг хормынхаа өмнө шинэхэн авсан байшингаа засаж дуусаад за тэгээд хорим одоо сайхан болж өнгөрсөн учраас одоо бал сарын аялалд явсан байгаа. За бал сарын аяллаар хосууд алийг сонгосон байх гэхээр бидний өмнө бас хэрэгүүдийг нэлээд ярьж исэн энтгийн далаад байрладаг маш үзэсгэлэнтэй одоо юм далайн хэрэгүүдтэй Seychelles арлууд Seychelles Islands гэж байдаг. Бид нар нөгөө нэг хинтээ эргийг ярьсан шүү дээ Twitter суулжсан. Шамигулина Дарья Шамигулова Залия Шамигулова гэдэг нөгөө Seychelles арлууд байж байгаа маш харамсалтай байдлаар амиа алддаг те. За Seychelles арлуудыг зорьсон байна. Гялтхансан элс наран шалгын газар жимс одоо за тэгэл одоо далайн эргийн тансаг байтал тэгэл нөгөө бал сарын дарлаа. Яг зөв тий. За бал сарын эхний 7 хоног бол хосууд хийж болох бүх зүйлсийг л одоо хийсэн. За 2 дахь 7 хоногоос эхлээд илүү тайван амралтын байдалтай жоохон релаксинг байдалтай болж ирсэн байгаа тий. Ингээд 8 дугаар сарын 17-ны өдөр амралтын бааз дээр өглөөг бол унтаж өнгөрөхөд үд дунд одоо юу шумбалтын хайр хэсүүдийг аваад далайн ус руу орохоор явсан байна. За ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Жема хоёрын яг байж хахад ингээд юу яасан бэ? Яан бол уснд ингээд орцсон байгаа байхгүй. Тэгээд нэг эвгүй ойрлсон гэж байгаа. Ойрлоод уснаас ил гараад буцаад далд ороод дахиад ил гараад буцаад далд ороод гэсэн гэж. Тэгээд Жема гайхаад яасан бол ийсэн мөлий. Тэгээд яг ерөнхийдөө ингээд юм болохоо байлаа гэдгийг мэдээд ингээд аврагчдыг дуудсан. Аврагчид ингээд очиход бол яасан баг.
яаныг татаж гарч ирэхэд зүүн гар нь тэр чигээрээ байхгүй байсан баг. Тэгээд хөлний дийлэх зүүн хөлн зүүн гартайгаа байхгүй болсон байсан гэж байгаа юм ингээд. Тэр чинь тэгсэн чи яасан гэсэн чи тэгээд чийжэн дээр айгуу том шарах байсан. Тэгээд ирэг дээр авчираад тэгээд юу мис засалчууд шууд Америкийг аврахаар юу яах вэ анхан сунж үзүүлээд эхлэхэд тэр оронд бол яг Жеман ингээл яан дээр хүрээд ирж байгаа юм л да. Тэгээд юу байсан ба маш их цус алдсан учраас шууд ухаан балартаал тэгэл тэр дураа нас орсон байгаа байхгүй. За тэгээд энэ хин энийг хийсэн бэ ямар учиртай гэхээр нөө Сейшелийн арлаас жоохон зайтай ингээд эргээс холдоос ирсэн чинь мань хүнлөө бух аврах загастай хайрсан баг. Ингээ бух аврах загастай хайраад улмаар бол юу яасан баг тэр үний айманд төрсөн. За ингээд Сейшелийн арлууд дээр бол юу юм бэ? Бар аврах загасны дайралт бол бүртгэжсэн юм байна. Нэг bull shark-ны тийм бух аврах загасны дайралт бол бүртгэж байгаа юм. Энэ бол анхныхын тохиолдол болсон. За тэгээ нутгийн иргэд бол энэ явдлаас хойш 70 орчимд ер нь эрхээс нэлээд татгалздаг нэг хэсэг бас жуулчдыг оруулахыг хориглосон. Тэгээд ер нь бол яг хэдийгээр тийм ч гэсэн нөгөө Сейшелийн арлж аялал жуулчлалаас хамааралтай учраас тор татж байгаа ч хамаагүй одоо жуулчтай авъя. Тэгэхгүй бол одоо хэдий эдийн засаг зогслоо гэдэг нэг ийм л оюугаар яасан. Тэгээ одоогийн байдлаар бол энэ Сейшелийн арлууд дээр бол хэдийгээр нөгөө сануулга эдэр нь байдаг ч гэсэн за тэгээд нөгөө хамгаалтын тор татсан ч гэсэн одоо ер нь бол аврах загас тэргээр үзэгддэг харагддаг хിവэрээ ийм одоо юу бас өнөөдрийг хүртэл байна гэсэн. Сейшелийн арлууд маань өөрөө бол маш том юм аялал жуулчлалын destination буюу зорих газар шүү дээ тий. За тэгэхээр нэг ийм хэрэг бол Сейшелийн арлууд би манасалтай хэрэг болжээ. За ингээд бид нар яг 6 дахь хэрэгээ сая яриад дууслаа. За энэ удаагийн дугаарыг бүтээхэд Дэлгэр Отогтойрын зүгээс нэлээд олон юм дээр сууж ажилласан. За мөн одоо Mr. Ball-ны This Statue Will Kill You гэдэг подкастын нэг хэсэг болох аврах загастай хэсгийг ашигласан. За мөн Wartime Stories-ийн A Fate Worse Than Death гэдэг үхлээс дор юм гэдэг. Энэ бол яг нөгөө Indianapolis-ийн хөлгийнхний багийнхныг одоо за тэгээ Insane Survival Stories гэдэг подкастыг ашигласан. За Hunter x Hunter гэдэг одоо National Geographic-аас бэлддэг ийм нэвтрүүлэг цуврал нэвтрүүлэг гэдэг энэний Shark Attack гэдэг 24 минутын урттай баримтат нэвтрүүлгийг ашигласан бол за цаасан буюу ном байдлаар бол Charlotte Wallenbrook-ийн бидний өмнө нэлээд ашиглаж ирсэн амьд ертөнцийн лавлах тойл за мөн намсран амьдтаа гэж сонин шүү за Сабунаевын сонирхолтой амьд асуудал гэдэг энэ бүтээлүүдийг ашигласан за мөн соён нэвтрүүлгийн төлөөс хэвлэж гаргасан биологи хэмээх одоо бүтээлийг ашигласан за мөн амьдтын нууцлаг ертөнцөөр гэдэг одоо бас номыг ашигласан бол Final Affliction гэдэг подкастын Shark Attack on People гэдэг бас нэг подкастын 9 минутын подкастыг ашигласан. За ингээд нийтдээ бараг 10 орчим их сурвалжийг ашиглаж өнөөдрийн энэ аврах загастай дугаарыг та бүхэнд хүрлээ. Таалагдсан байх гэж найдаж байна. За Frame подкастын зүгээс бас 7 хоног болгоны 5 дахь өдөр дугаар гаргадаг бол одоо ингээд 5 дахь жил руугаа бас орох гэж байна. За ингээд 5 жил бид нар бас тасралтгүй дугааруудыг бас хийгээд явж эргээд харсан нэг мэдсэн ч бас ингээд 5 жил болох гэж байна. За тэгээд манай контентууд бол нэвтрүүлгүүд бол 5-7 хоног болгоны 5 дахь өдөр болгон бол орж байгаа. Тийм учраас хэрвээ та бүхэн манай суугт subscribe хийж нэгдэх юм бол за энэ шинэ дугаарууд бол одоо цаг алдалгүйгээр орсон даруйдаа бол танд одоо мэдээлэл маягаар бол очиж ингээд хүрэх юм байгаа. Тэгэхээр та бүхэн бас суугтаа subscribe хийгээрэй. За мөн like шеэрээ бас бити мартаарай. За бидний хувьд та бүхний хувьд бол энэ бол ганцхан секунд ганцхан 2-3 секундын ажил. За бидний хувьд бол энэ бол дараагийн контентуудыг гаргах, дараагийн нэвтрүүлгүүдийг хийх юм урам зориг өгч идэг гэдгийг үзэгчдэд сонсогчдод бас дуулгахад таатай байна. За ингээд аврах загастай таарлцсан хүмүүсийн талаар 5-6 хэргийг ярьж өгсөн Батмун гахта баярлалаа. За тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай зү.